Сайн байцгаана тулгаан согт тавтай морил. За өнөөдрийнхөө болсон явдлыг ярих гээд бэлдээд сууж байна. За өнөөдрийн маань болсон явдлаар хүний ой санаанд буумгүй, хүний ой санаанаас гарамгүй үнэхээр нэгэн жигшүүртэй хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэрэг маань болохоор 2000 оны 1 сарын 13-ны оройн 10 цаг 50 минутанд нэгэн цагдаа хэлс дуудлага ирснээр илэрдэг. За тэрхүү дуудлага нь болохоор нэг орон сууцнаас ирэх бөгөөд ээж хүү хоёр унтлахны өрөөндөө нас бараад шатчихсан байна гэсэн аимшигтай дуудлага байсан байна. За дуудлага өгсөн хүмүүс бол талигаа чимэгтэн төрсөн болон нөхрийн талын нийт 8 хүн байдаг. За тэдний эхний мэдүүлгээр энэ айлын эхнэр нөхөр хоёр уцаа авахгүй маш олон хоног болсон. За тэгээд бид бүгд санаа зовоод гэрт нь хурж ирээд шалгаад тэгсэн чинь хаалгаа ерөөсөө онгойлохгүйсэн. Тийм болохоор нөгөө нэг түлхүүр цоож онгойлгодог хүн дуудаад түлхүүрийн тааруулаад ингээд гэрлүү явж ортол ийм амьжтай зүйл болчихсон байсан гэж өөлөн бөөнөрөө мэдүүлэг өгсөн байгаа. За мөрдөгчд дуудлагын дагуу хэргийн газар очиж шалгатал ээж нь хүүгээ араас нь бүр тас тэрвэрчихсэн байдалтай олддог. За ээжийн хувьд 31 настай залуу бүсгүй байсан ба хүүгийн хувьд ердөө 5 настай маш бяцхан юм хөөрхөн хүү байсан байгаамаа. За ингээд талигаач нарыг задлан шинжилгээнд оруулж үзэхэд нас барсныхаа дараа шатсан байна гэж үзсэн байгаа. За яагаад ингэж үзсэн бэ гэхлээр одоо талигаач нарын хамар болон одоо энэ уушхны хөндийгөөс ямар ч тийм тортог хөө гэсэн зүйл олдог байсан байгаа. За тийм болохоор өмнө нь нас бараад за тэгээд энэ хүмүүсийг шатаасан байна гэж үзсэн байгаа. За ингээд мэдээж хэрэг бол хүн амны хэрэг болж таарч эхэлдэг. За энэ гал бол нь шүү дээ яг ээж хүү хоёрын тэр нөгөө нэг шатсан хэсэгт яг ингээл гал гараал унтарсан байсан байгаа. За учир нь яагаад гэвэл энэ унтлагын өрөөний хаалга болон тэр балконы өрөөний одоо цонх бүгд хаалттай байсан учраас ингээд гал ерөөсөө газар авалгүйгээр унтарсан байсан ингээд тогтооддог. За хамгийн их шатсан зүйлс нь болохоор матрас. За хүнжил болон талигаач нар л байсан байдаг. За мөн хэргийн газрыг үзлэгээр орны хажуугаас ургамлын тосны сав олдсон байгаа. За тэгээд хэрэгтэн ээж хүү хоёрыг алчхаад за ургамлын тосоор одоо ингээд дээрээс нь цацаад гал тавиад шатаасан байх магадaltaй болж таарч эхэлдэг. За энэхүү хэргийг үйлцэн итэд дээрмийн сэтэлгүй зөвхөн ээж хүү хоёрыг хороох зорилгоор үйлцэн байх нь ингээд багаар нотлогдож эхэлсэн байна. За яагаад гэвэл энэ гэрийг ерөөсөө тэгж ухаж төнхөж одоо янз бүрийн юм авч авсан тийм ямар ч огт тийм шинжгүй байсан байна. За ингээд цогцнуудыг харж үзээд аль хэдийн муудаж ялзарчихсан байсан болохоор ээж хүү хоёрыг 10-аас 14 хоногийн өмнө ингээд амийг нь хороосон байж магадгүй гэж үзсэн байгаа. За энэ хэргийг мөрдөж байсан мөрдөгч нар ярьж байгаа байхгүй юу? Маш зүрх шимширмээр хэрэг байсан. Хүүхдийн тоглож байсан тэр тоглоомууд зочны өрөөний яг гол хэсэгт ингээд байрлаж исэн. Тэгэл яг тухайн үед тоглож байгаа л ингээд амь насаа алдсан байж магадгүй байсан болохоор бид хэдийн үнэхээр ингээд зүрх сэтгэлийг үнэхээр өвтгсөн хэрэг байсан гэж ярьж байгаа байхгүй юу. За ингээд хамгийн харамсалтай нь ээж хүү хоёрын цогцсон задлан шинжилгээ хийгээд үзсэн чинь үхлийн шалтгааныг ерөөсөө тодорхойлж чадаагүй байсан байгаа. Шинжээч нарын болон мөрдөгч нарын таамаглаж байгаагаар бол ээж хүү хоёрыг хүчрхийлээд зодоод за тэгээд түүний дараагаар ээж хүү хоёрыг хамар ам хоёрыг зэрэг амьсгаа одоо авч чадахгүй болгож ингээд амь насыг нь хохироосон байх магадaltaй гэж одоо ингээд үүссэн байгаамаа. За мөрдөгчд хамгийн түрүүнд энэ гэр бүлийн өрхийн тэргүүн болох нөхөрлүүн залгаж үүсгэхэд утас нь холбогдохгүй байсан байна. За тэгэхээр бодглохлоор эхнэр хүүхэд хоёр нь нас бараад 10-аас 14 хоног ингээд болчихсон байхад нөхөр нь хаа байгаа нь мэддэхгүй те. Тэгээд утас нь ингээд салгаатай байна гэдэг бол нэг л сэжигтэй болсон байгааз. Одоо хэдүүлээ энэ айл өрхийн нөхрийг Ким гэж дуудъя. За Ким бол 36 настай. За их сургуулийн мундаг одоо ийм багш хүн байсан байгаамаа. За ингээд мөрдөгч нар Кимийн төрсөн эгч нараас мэдүүлэг авч гисэн байгаа. За Кимийн төрсөн эгч нар бол хамгийн сүүлд Кимтэй 1 сарын 7-ны өдөр уцаар ярьсан. За тэр өдөр Кимтэй уцаар ярихад бол бид хэд ингээд гадаадаар аялж гинэ. За тийм болохоор Солонгост 1 сарын 10 юм уу 15-нд очно гэж хэлсэн байдаг. За тэгсэн чинь нөхөр хатам ээжтэйгээ бас ярьсан байгаа. За тэгсэн чинь хатам ээжтэй болохоор бид хэд дотоодын аялал хийж гинэ. Солонгосоор аялж гинэ. Тээгүү хотод байна. За тийм болохоор гэртээ 1 сарын 15-нд очно гэж ярьсан байгаа. За тэгсэн чинь хатам ээжэнтэй охинтойгоо ярья. Он гарснаас хойш ингээд охинтойгоо ерөөсөө ярьж чадсангүй гэдгсэн чинь би ингээд гадаа гараад ирсэн байна. Тэр хэд ингээд буудалтай байрлаж байгаа. Тийм болохоор яриулах боломжгүй байна гэж хатам ээжд хэлж ярьсан байгаа. За тэгэхээр манайхаа энэ нөхөр болохоор өөрийнхөө талд нэг зүйл яриад эхнэрийнхээ талд бас нэг өөр зүйл ярьсан байгаа.
За тэгээд мөрдөгчд энэ бол ингээд хоёр талд худлаа ярьж яваад байсан байна. Нэг л сэжигтэй хүн байна. Энэ нөхрийг шууд сэжигтнээр татъя гэж авч үтсэн байгаа. За тийм ч учраас мөрдөгчд яаралтай энэ нөхрийг олохын тулд эрен сурвалж эхэлдэг. За мөрдлөгийн явцад энэ талигаач эмэгтэйтэй хамгийн сүүлд ярьсан хүнийг олж тогтоодгоо. За энэ хамгийн сүүлд ярьсан хүн нь болохоор энэ талигаач эмэгтэй дүрсэн эгч нь байсан байгаа. За түүнээс мөрдөгчнөр мэдүүлэг авч үзэхэд за манай дөө 1999 оны 12 сарын 30-ны орой над руу залгасан. За тэгээд над руу залгахдаа болохоор маргааш 12 сарын 31 аавын төрс өдрийг мэдж байгаа үстэй. За хэдүүлээ хамт явцгаая гэж бид хэд ярилцаа тохиролцсон. За тэгсэн чинь 12 сарын 31-ний өдрийн 3 цагт над руу манай хүргэн залгаад бид хэд ингээд аавын төрс өдөр рүү явж чадхааргүй боллоо. Ажилдаа болсон болохоор та ингээд ганцаараа явчаарай гэсэн тийм зүйл ярьсан гэж ярьсан байдаг. За мөрдөгчд энэхүү мэдүүлгийг аваад талигаач эхнэрийн 12 сарын 31-ний өдрийн бүх одоо гэрээсээ орж гарсан утасны дуудлага бүгдийг шалгаад үздэг. За тэгсэн чинь 12 сарын 31-ний өглөөний 11 цагт хүүгээ төгөлдөр хуурдын дугуулгаас одоо очиж авсан байгаа. За түүний дараагаар болохоор энэ талигаач эмэгтэй бага сургуулийн, за дунд сургуулийн, ахлах сургуулийн юм сурагчдад гэрээрээ давтлага өгдөг гэсэн байна. За тэгсэн чинь өдрийн 2 цагт дунд сургуулийн нэгэн хүүхэд одоо багш руугаа очиод гэрт нь очиод багшаасаа давталгаа авах гэж оцсон чинь нөхрөн гарч ирэнгүүтээ өнөөдөр хичээлгүй чи гэрлүүгөө яв гэд намайг хөөсөн гэжсэн мэдүүлэг өгсөн байгаа. За тэгэд энэ хүүгээс өөр сэжигтэй зүйл ингээд харсан уу гэж асуусан чинь тэр айлын хүүхэд чатан дээр тоглож байгаад гэрлүүгөө явж орохыг харсан. За тэр үе бол өдрийн 2 цаг байсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. За тэгэхээр 11 цагт бол талигаач эмэгтэй амьд байсан ингээд тогтоогдсон байгаа. 2 цагаас 3 цагийн хооронд л одоо амь насыг энэ нөхөр бүрлэгсэн байж магадгүй болж таарч эхэлж байгаа. За ингээд мөрдөгчд тухайн орон сууцны оршин суугчдаас мэдүүлэг авч үзсэн чинь 12 сарын 31-ний өдрийн 3 цагт байхаа нэг юм шатсан үнэр ямарчсан үнэртгээ хөвд үнэрсэн. За тэгээд хайлт үнэртэй өнгөрсөн болохоор нэг бид хэд ингээд тоогоогүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За ингээд мөрдөгчд маш олон мэдүүлгүүдийг ингээд цуглуулж авч чадсан байдаг. За нөхрийн багшилдаг гэх их сургуультай мөрдөгчд холбогдоод за энэ одоо Кимийг харсан үтсэн хүн байна уу? Ким хайчсан бэ гэж асуусан чинь Ким хэд хоногийн өмнө Япон руу сургалтаар явсан штэ. За явахдаа хэдэн оюутнуудыг дагуулад ингээд явсан гэсэн мэдээллийг олж авсан байгаа. Сургуулийн зүгээс болохоор Ким 1 сарын 11-нд Япон руу явсан. За сурагчид болохоор 1 сарын 12-нд багшийнхаа араас явсан гэсэн зүйл ярьсан байгаа. За мөрдөгчд хамгийн түрүүнд энэ оюутнуудын эцэгтэй холбогдоод за багшийг ямарчсан одоо сэжигтэн гэж хэллгүйгээр та бүхэн хүүхдүүдтэй багшийн чинь ар гэрт ингээд ямарваа нэгэн хүнд зүйл тохиолдсон болтой яаралтай холбоо бариараа гэд хэлүүлээд гэд хэлсэн чинь энэ оюутнуудын ярианаас хүний санаанд оромгүй зүйл гарч ирсэн байна. За тэр зүйл нь юу вэ гэхлээр оюутнууд 1 сарын 14-ний өглөө багш ингээд сургалттай шүү гэж хэлж ийсэн. За тэгээд бид 1 сарын 14-ний өглөө эрт сэрсэн чинь багш бүр бүх эд тогшлоо ингээд аваад байхгүй болчихсон, зогтчихсан байсан гэсэн зүйл ярьсан байгаа. За ингээд мөрдөгчд энэ оюутнуудтай холбогдож мэдүүлэг авч үзсэн байгаа. За оюутнуудын мэдүүлгээр болохоор багш бидээс 1 хоногийн өмнө төрүүлж явсан. За бас нэг эмэгтэй доктор багш хүнтэй хамт явсан. За тэр эмэгтэй доктор багш гэсэн 14-ний өглөө байхгүй болчихсон байсан гэсэн мэдүүлгүүдийг ингээ өгсөн байгаа. За мөрдөгчд энэ нэмэгтэй талаар судлаад үзсэн чинь Кими нууц амраг болж таардаг. За энэ Кими нууц амрагийг яаж олж мэдсэн бэ гэхлээр талигаач эмэгтэй байгаа шүү дээ. За тэр талигаач эмэгтэй төрсөн их чинь энэ Кими одоо энэ нууц амрагийг мэддэг байсан байгаа. За талигаач эмэгтэй ч гэсэн мэддэг байсан байгаа. За тэр төрсөн ихчээс ингээд лавшруулаа асуусан чинь дүү маань нөхрөө өөр хүнтэй болсон байхыг мэдэж байсан. За тэр нь болохоор доктор хүүхэн байсан юм байлээ. За хүргэн байн Япон явах болсноор энэ зүйл мэдэгдэж эхэлсэн. За тэгээд 1998 оноос ахуулаад дүүгээс маань байнга салаад өг гэж ингэж байнга гуйдаг байсан. За дүү маань болохоор хүүхэд нялх балчир байгаа болохоор одоохондоо ингэж салаад яах юм бэ? Хүүгээ бодоод хамт байгаад өгөөч гэж хэлдэг байсан юм байна лээ гэж одоо ярьсан байгаа. За ингээд хэдүүлээ хэрэг илрүүлтэндээ орцгоё. За Ким болохоор 1 сарын 1-нд Япон явж нууц амрагтайгаа уулзчаад буцаад 1 сарын 4-нд Солонгост ирсэн байдаг.
За түүний маргааш нууц амраг нь Солонгост ирснээр энэ нууц амраг нь энэхүү хүн амны хэргийг хамт үлдээгөө болох нь тогтоогддгоо. 1 сарын 4-нд Ким Солонгост хурж ирсэн зорилго нь байраа барьцаалж 40 сая вон зээлж мөн банкнаас 15 сая воныг зээлээд нийт 55 сая воныг бүрдүүлсэн байдаг. За ингээд Ким өөрийн их сургуулийн 6 оюутан сурагчид руу залгаж сургалтаар Япон руу явнаа. Виз энтрээ бэлдээрэй гэж бэлдүүлсэн байгаа. За энэ 6 оюутан бол Кимийн төлөвлөгөөнд ашиглагдсан байж таардаг. За энэ 6 оюутнуудыг Ким яагаад ашигласан бэ гэдэг талаар та бүхэндээ ярьж өгье. Энэ зүйлийг тайлбарлавал Ким 55 сая вон. За Кимийн нууц амраг болохоор 70 сая воныг бүрдүүлсэн байна. За ингээд нийт 125 сая вон болж таарж байгаа. За түүний 60 сая воныг энэ 6 оюутанд ингээд 10-10-аар нь хувааж өгсөн байгаа. За учир нь яагаад гэвэл нэг хүн хэлээр нэвтрэхдээ 10,000 доллараас дээш мөнгийг авч явж одоо хэлээр нэвтрэх боломжгүй байсан байгаа. За тийм ч учраас энэ 6 оюутнуудыг ашигласан байж таардаг. За одоо ингээд 65 сая вон үлдэж байгаа. За энэ 65 сая воны 50 сая воныг нэг оюутантаа өгөнгүүтээ за энийг Америк доллар болгонгуудаа миний Японд данс руу хийгээд өгөөч гэж одоо гуйсан байгаа энэ багш. За ингээд бүгд Токиод уулзаад Ким болон Кимийн одоо нууц амраг энэ 6 оюутнуудыг дагуулж банк авсан байгаа. За тэгээд банк явсныхаа дараагаар нөгөө нэг вонуудаа бүгдийнгийн йен болгож солиулж авсан байдаг. За ийхүү Ким болон Кимийн нууц амраг бүх мөнгөө солиулчаад 1 сарын 14-ний өглөө зугтсан болох нь тодорхой болдог. За ингээд Ким болон Кимийн нууц амраг хоёр маш олон жил нуугдан барин байж, за тэгээд хуурамч бичиг баримт үйлдэн байж, хоолны газруудаар ажиллаж, хоолны газар тогооч хийж ингэж амьдэрсэн байдаг. За тэгээд 7 жилийн турш ингээд хоолны газар тогооч хийж амьдраад, за тэгээд 8 дахь жилдээ мөнгөө цуглуулж агаад бүр ресторан нээсэн байгаа. За тэгээд 8 дахь жилдээ ресторан нээгээд Солонгос хоолны ресторан гэж байгаа шүү. Солонгос хоолны ресторан нээгээд байж исэн чинь энэ хоёрыг одоо олж мэдсэн нэгэн солонгос хүн Японы цагдаа хэлс дуудлага өгөөд энэ хоёрыг бариулж чадсан байдаг. За тэгээд Японы цагдаагийн албаныхан энэ хоёр ингээд хуурамч бичиг баримттай хүмүүс байна. Хуурамч оршин суугч нар байна. Тэ харалсан хүмүүс байна гэж үзээд Солонгос руу явуулдаг. Тэгээд тэгэхээр манхан бодохоор аимшигтай бас эхнэр хүүхдээ алчгаад яаж тэ аз жаргалтайгаар ингээд амьдраад тэ бүр ресторан хүртэл нээгээд ингээд амьд явж чаддаг байна. Аимшигтай. За ингээд мөрдөгч нар энэ Кимээс мэдүүлэг авч эхэлдэг. За яагаад ингээд эхнэрийгээ алах болсон юм бэ гэдээ асуусан ч болохоор эхнэрээсээ би салыг гэж зөндөө хэлж гуйсан. За тэгээд 12 сарын 30-нд би арх уучихсан байсан. За тэгээд 12 сарын 30, 31-нд би ийм согтууралтай, мансууралтай байсан болохоор бид хоёрын одоо ам зөрж эхэлсэн. За тэгээд салах барих дээрээ туулаад зодтолсон. Эцэст нь эхнэрийнхээ амьд би ингээд хүрсэн. За тэгээд мөрдөгчнөр бүр ингээд гайхаа асууж байгаа байхгүй. Чи ингээд эхнэрээ алаад зогсохгүй хүүгээ хүртэл яа ингээд алж байгаа юм бэ гэж асуусан чинь хүүгээ би харж агаад ааш ингээд бүх юм дууслаа гэж бодоод би хүүгээ за унтлахны өрөөнд орж ээжтэйгээ хамт унтъя гэд унтлахны өрөөрөө дагуулад орсон. Энийг ингээд толгоонд угуулчих юм бол хурдан унтдаг, илүү хурдан унтнаа гэж хүүгийнхээ толгоонд уу тууглаад амьсгалын богдуулж ингээд би алсан гэж аимшиггүй мэдүүлэг өгсөн байгаа. Аимшигтай гоц юм аа. Хүүхдийнхаа тэ 5 настай эрэгтэй хүүхдийнхаа толгоонд уу тууглаад ингээд алж гинэ гэдэг бол ямар эцгээс ямар ааваас юм үйлдэл гарах вэ? Хэлэх үг болдохгүй байна. Үнэхээр аимшигтай. За тэгээд энэ хэргийг ингээд 12 сарын 31-нд үйлдээд 1 сарын 1-нд Японд руу яваад нууц амрагтаа уулзаад бүх үннээ хэлсэн чинь нууц амраг нь болохоор бүх зүйлийг ойлгоод ингээд хамтдаа амьдрахаар болсон байгаамаа. За ингээд анхан шатны шүүхээс Кимд бүх насаар хорих ялыг оноосон ч давж заалах шүүхээс 22 жил 6 сарын ял оноосон байна. За харин нууц амрагийн хувьд болохоор 1 жилийн хорих ял, 2 жилийн тэнсэн аргалзах ялыг ингээд тус оноосон байдаг. Тэгэхээр бодглохлоор бүр маш харамсалтай байна те. Энэ одоо тэ Ким бүх насаараа хоригдох ёстой байсан чинь те 22хан жилийн ял оноодог. Үнэхээр одоо харамсалтай. Энэ Ким чин 36 настайдаа хэрэгээ үйлсэн байна. За тэгээд 9 жил Японд нуугдж те амьдэрсэн байдаг. За тэгэхээр чин 45-тай. За тэгээд 45-тайдаа шоронд ороод 22 жил гэхлээр 67 тоо ингэж гарч ирэхээр байгаа байхгүй юу?
Тэгээд энэ хэрэгээс одоо үүсгэдтэй салалт хаяа хэрэгтэй байдаг. Хаяа маш хэрэггүй зүйл байдаг тий. Бүх зүйл хоёр талтай. Үнэхээр амь насанд тулаад одоо эхнэр хүүхдээ хүчрхийлээд ийм байгаа бол одоо эртхэн одоо тий салцгаагаарай гэж бас одоо зөвлөх нь цаашаа одоо юу гэх юм одоо мэдээж өхөл хагцал дээрээ тулахгүй тулд одоо мэдээж салсан л дээр байлгүй дээ тий. Тийм болохоор манайхаа залуучуудаа хандаж хэлэхэд гэр бүлээ төлөвлөхөөс өмнө тий үнэхээр би энэ хүнд хайртай юм. Үнэхээр энэ хүнийг насан туршдаа хайрлаж чадахгүй тий. Энэ бүх зүйлээ үнэхээр ухамсарлаад тэгээд гэр бүлээ зохиогоорой гэж хэлмээр байна тий. Юу юуны туханд хүрэхгүйгээр хүүхэдтэй болчдаг тий. Тэгэл хүүхэдтэй болчоод салж чадахгүй байгаад байдаг. Тэгээ хүүхэд хохироод идэг тий. Тэгээ манай Монголын гэр бүлийн тухай хууль бас айгүй суул юм шиг санагддаг аа. Гэр бүлийн ингээд эхнэр нөхөр хоёр ингээд салцдаг. За тэнгүүд хүүхэд нь ингээд хохирол үлдчих тий. Нөгөө нөхрөөс ирж байгаа одоо хүүхдийн мөнгө дэмжлэгч одоо байхгүй, эхнэрээс одоо харж хандж байгаа зөөлч гэсэн зүйл одоо байхгүй ингээд хүүхэд цаана хохирол идэг. Тэгээ Солонгосын хувьд болохоор энэ гэр бүлийн тухай хууль нь айгүй чанга санагддаг. За салуул тий ийм хохиролтой, ийм одоо ялт уннаа. За ийм одоо төлбөрт уннаа гэд. Тэгээд нөгөө нэг хүний одоо карматай энэ хууль нь бүх зүйлийг ингээд уяад өгч болохоор мэдээж нөгөө нэг санхүүгээ хүмүүс одоод зарим тохиолдолд одоо гэр бүлүүд нийлэх тохиолдол байдаг. Манай Монгол улс гэр бүлийн тухай хуулиа чангатгаас гэр бүлийн тухай хуулийг авч үздэг байгаасаа гэж айгүйх боддгоо. За тэгээд өнөөдрийн хэрэг нэг юмрхүү байлаа мааха. Энэ хэргийн тухай мааха комент хийжээрэй, лайк дараарай, мааха шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд subscribe дараад өгөөрэй. Маш их дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай.